Бичлэг хэлхээс юм таард жижигхэн түүх ярьж байгаа заяа. Маа нэг найз надад хэлж ирсэн юм. Эйфелийн цамхгийн ойролцоо байгаа харуудтай юу бити маргалтж байгаа гэсэн байхгүй юу? Та хэрэв өмнө Парист иржсэн эсвэл Парисын талаар сонсчихсан бол Эйфелийн цамхыг ингээд тойроод юм харууд өгөхгүй амар бол харууд. Тэгээд тэд нар гар дээрээс юм зардаг. Эйфелийн цамхгийн жижигхэн хужаа сүвнэр мөмнэр тэгээд 5 ширхэг 1 евро мавра гэд зардаг. Тэгээд зарим нь баг олон хэлээр ярьдаг заяа бүр слонгосоор ярьдаг, японоор ярьдаг, бүр монголоор ч ярьдаг заяа. Тийм харууд. Тэгэл гар дээрээс юмуд ингээд зараал ингээд явж идэг. Легоны аримд алав хаадаг найз маань энэ хүмүүстэй бити маргалтаараа гэсэн баггүй юу. Тэгэхээр би гайхаад юу энэ ачаа харууд эдэртэй яхаараа маргалж болдог. Эдэр яхаараа юм байт юм байдаг гэсэн чинь. Үгүй өгшөө наа чи ингээд төрсөн газраасаа Франц руу ирэхдээ үхээс бусдыг үзээд ирсэн хүмүүс байд юм аа гэд хэлжсэн баггүй юу. Тэгээ би бүр тухайн үед нэг жоохон тайлхсан тийм аа за гэдгсэн. Энэ түүхээ би танд бичлэгийн төгсөлд үргэлжлүүлээ яриа заяа. Яагаад маанаас тэгж хэлжсэн бэ гэдгийг. Гэхдээ тэд нарыг нааша Франц руу ирэхдээ яг ямар зам за дагаад Франц биш үү яг Европ руу орж ирэхдээ ер нь ямар зам туулж ирдэг юм бэ гэсэн тийм баримтат кино байгаа байхгүй юу. Тэгээд энэ баримтат кино бүгдээрээ хамтдаа үзье. Би та нарт яг чадах чинээндээ тайлбарлаад явъя. Киног үзэж эхлэе. За энэ хүнийг болохоор Паскал гэдэг. Тэгээд энэ хүн болохоор за их урт өдрийн өмнөх одоо жижигхэн амралтаа ингээд аваад байж гин өглөөг ингээд ажаад байж байгаа байхгүй. За энэ Паскал гэдэг хүн болохоор яг юу гэдэг вэ гэх юм бол яг энэ овгийнхоо хүмүүстэйг адилхан эрчүүд нь ерөнхийдөө хууль бусаар хүмүүс хилд хавуулдаг ажил хийдэг заяа. Тэгээд энэ болохоор амар том цүл юм байлээ. Тэгэд энэ цүл дээр ингээд хүмүүсийг ингээд цуглуулад тэгээд цугласан хүмүүсийг ингээд за нэг хэдэн мянган километр машинтаа ингээд өөр газар руу аваачдаг. Тэд нэг цаашаа өөр газар руу ингээд амжаад явдаг. За энэ ерөнхийдөө болохоор Африкаас өөр нэг цэг рүү одоо хүн зөөдөг машины жолооч хууль бусдагтай. Ингэнэ өөр юмтай. Ингээд сая хүртэл надтай ингээд цуг байсан хүмүүстэйгээ ингээд цуг байхад үнэхээр гоё байсан. Жохон гонигтай байна. Гэтэ би тэдрээр ингээд бахархаж байна. Хөөрхөн амт нэг цуг ажилласан найзуудаа л хэлж байгаа шиг байна. Тэгээ хамгийн гол нь хүсэл мөрөөдөл байна. Өөр юм зорьцсон. Тэгээ тийм учраас ингээд явж байгаа шүү. Салах нь үнэхээр хэцүү байлаа гэж жохон гонигтай ярьж байгаа. Масухт үлдчихэж байгаа ингээд найзуудтай ингээд үнэхээр сэтгэл зүрх нь ингээд үлдсэн. Сэтгэл зүрх нь аягүй хэцүү байгаа юм байна. Тэгээ хөөрхөн амт тэгнэ. Ер нь бол өөрийгөө ингээд Европт очсноор төсөөлөд байгаа юм шин. Тэгээд ямар ч зүйл хүсэл мөрөөдөл минь байна. Миний ингээд зорилго бол ингээд Францд байгаа. Гэхдээ ингээд бидний ингээд зөвхөн далаал тусгаарлаж байгаа болохоос бид нар хизээ нэг өдөр уулзна гэдэгт итгэж байна гэж байгаа. Тэгээ өөрхөн амт нэг Мосогт хотод үлдсэн нэг Африк Эмил Эли хоёр Камерун залуу шиг одоо ийм цагаач хүмүүс жилд 150 мянга гаруй тийм цагаач хүмүүс ингээд хилд Европ руу хилд авахыг оролддог гинэ. Тэгээ тэр гол нь энэ Африкаас ирж байгаа цагаачд нь бүгд энэ Европыг Элдорадо гэдэг нэг Google дээр байдаг чинь бид нар жоох махтаа үзчихэдэг. Амар их халттай улс. Тийш ингээ очиж мангарыг халтмалт аваад ингээ буцаад ингээ яаждаг. Европыг яг тэгж бодсуулсан заяа. Тэгж бодсон. Европ бол үнэхээр гоё гэж бодцсон. Тэгээ тийм Элдорадо хүрэх зам гэж одоо баг ярьд юм шүү Африкта. Хамгийн гол нь тэд нэг Европ руу далаа руу гатлахдаа маш их эрсдлийг үүрдэг. Одоо ар гэртээ эхнэр хүүхдэд бол эхнэр хүүхдээ үлдээгээд тэгээ ямар ч сан маш их хүсэл мөрөөдлийг тээж ингэж Европыг зорддог гинэж авсан. Болсныг бол би сайн мэдэхгүй. Нийтэлтэй бол биш. Il n'a jamais existé ce passeur dont nous attend parler. Өөртөө дур мэдээж ганцаараа ингэж аяллаа цааш нь үргэлжлүүлнэ гэдэг бол ер нь бол маш том эрсдэлтэй аюултай. Тийм учраас хүлээгээс арга байхгүй гэдэг. Байшингийнх нь эзэн болохоор ингээд байшингаа түрээслүүлэхийг зөвшөөрсөн гинэ. Гэхдээ нэг болцолтой гэж. Il veut qu'il construise un mur pour un salaire non négociable. Тэгээд энэ байрны эзэн тэгнэ. Нэг болцолтой гэсэн чи одоо яг нэг ийм шугамн дээр нэг ийм хан бариад үг гинэ. Тэгээд мөнгөний бол төлнө. Та нарыг нэг хан ингээд өрөөд бариад үг гэсэн гэж. 20 € chacun. Өдрийн 20 евро. Өдрийн 20 евро. Тэгэхээр чи нэг хүний 20 евро гэхээр чи өдрийн 20 одоо Европ ч 4,000 болцох 80,000 өдрийн 80,000-аар. Тэгэхдээ Европт бол 20 евро бол энэ имэйл болохоор ерөөсөө тэгж энэ 20 евронд л ажиллахгүй гэд ер нь бол дургу байна гинэ. Pour lui, c'est de l'esclavage. Esclavage гэхээр одоо англиар слав гэдэг нь шүү дээ. Слав, боол гэдэг нь шүү дээ. Францаар болохоор esclave гэдэг байхгүй бас боолыг. Тэгээд ер нь энэ бол зөв боолчлалын хөдөлмөр байна гэдгсэн гинэ. За ингээд эдгээр нэг аялалтаа дараагийн аялалтаа гарч байна. De nous mélanger à vous. Donc ils ont décidé que on puisse prendre notre véhicule et vous allez trouver votre moyen de transport, le moyen de pas de. За энэ хамгийн юу заяа хамгийн
энээс эхлээд эднэр зүгээр нүднийх нь харцсан зүгээр та нар хараарай зэ дараа нь бүр шал өөр болсон заа. Яг тэгэхээр энийг хэлж байгаа байхгүй. Энэ нэг камертаа бичлэгийг яваад байгаа шүү дээ энэ сэтгүүлчт нь. Тэгсэн чинь ингээд цаана ингээд хуйлсаар хил давуулах гэж байгаа хүмүүс нь болохоор та нартай ингээд цуг ингээд явахыг бол хүсэхгүй байна. Цуг ингээд дундаа ороод холилдоод явахыг хүсэхгүй байна. Тэгэхээр бүгдээрийнх нь ингээд зам ингээд эндээс саллаа. Бид нар ингээд нөгөө хүмүүстэйгээ явлаа. Та нар ингээд өөр ингээд одоо транспорт унаа хайгаад ингээд явдаа гэдэг ч байгаа. Тэгээ бүгдээрээ утасныхаа дугаараа солилцоод дараагийнхаа очих газараа уулзъя гэж хэлдэг байхгүй. Цаад хүмүүс нь болохоор зураглаач камертай хүмүүс юус авахгүй гэдгийгсэн гэж байгаа. Тэгээд энэ гурав нэг дараагийнхаа явах хүмүүстэйгээ ингээд хууль бус хил даавуулах хүмүүстэйгээ очиод явсан. Замда маш амар харгас гэрцэг юмнуудыг үүссэн гэж байгаа байхгүй. Тэгээд сэтгүүлч нь ярьж байгаа байхгүй. Төрүүлээд очсон. Vous avez changé 5 fois de passeur? 5-6 удаа ингээд нөгөө явах ингээд шилжиж ингээд сольж ингээд өөрөөр машинуудаар өөрөөр газраар ингээд 5-6 удаа хөдөлгөөн хийсэн гэж байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө ингээд элсэн зүйлээр ингээд маш их халахсан. Là, vous êtes à combien de kilomètres de Tripoli? Та нар одоо энэ Триполи гэдэг нийслэлээс хэдэн километрийн зайд байна гэж байгаа байхгүй. 650. 650. Donc vous avez à peine fait 100 km? Ouais. 650 км-ийн зайд байна. Тэгээд дөнгөж 100 км явсан гэж шүү дээ. Тэгээд хууль бусаар хил даавуулагч хүмүүс нь эдгэртэй маш зөв бусаар харьцсан гэж байгаа байхгүй. Et quand ils osent se plaindre, одоо ингэж харьцдаг гэсэн гэж байгаа байхгүй. Склав гэдэг боолмын гэж байгаа харьцдаг гэсэн гинэ тэр нь хэл гаргаж байгаа хүмүүс. Боолмын та нар зүгээр явж чадахгүй энэ эсэн зүйлдөө баг зүгээр үлдмэлт гэж. Одоо ингээл нэг мангар олон удаа ингээд нэг газар ингээд солиод яваадсан гэсэн шүү дээ 2 3 удаа 5 6 удаа. Тэгээд нэг газар яваалах ч юм уу ямар ч хоол хүмүүс байдгүй гинэ. Ямар ч хоол хүмүүс. Тэр чинь гол мөнгө зүгөө төлөө явж байгаа шүү дээ тий. Тэгээд гол нь ачаа мачиг нь хулгаалаа дээрэмдсэн гэл. Тэгсэн гинэ хөрхий энэ залуу ингээд библийг ингээд дөнгөж ингээд хараад ингээд нөгөө чи наадах юу гэдэг байгаа ингээд тэгсэн чинь би библийг харж юу гэдэг байгаа юм боолмон гэдэг шууд юм зөхөж унгаагаа тэгээ зодсон. Энэ Жозеф гэдэг нь болохоор ингээд би бол Францад ирээдүгөө маш гоё харж гинэ. Тэгээд 90 орны хүмүүс болохоор чи бол амар ухаалаг тийм жинэ тийм ухаалаг хүн гинэ. Ухаалаг хүн гэж ярьдаг гинэ. Чи тэг гарын дүү сайтай. Venir un artiste côté décoration, on ne sait jamais. Гарын de son ууртай côté, гинэ. ne parle plus de showbiz. Ses rêves, Энэ Эмил ч юм болохоор хамгийн жоохон шүү дээ. Одоо энэ дөнгөж 19 настай Эмил. Энэ болохоор ерөөсөө ер нь саяны тэр энэ газар тэнгис хүртэл ирэх замдаа туулсан үцэн харсан бүх юмудаа ингээд яаснаас хойш ер нь ингээд сэтгүүлчтэй ярихаа болцсон гинэ. Ер нь бол тэгээ яг Европын цагаан стрийн амьдрал яг ингээд зүгээр байлгаал ингээд нэг газар ингээд байлгаад байдаг заяа. Тэгээл хүн бүр энэ чинь бүр яа үнэхээр галзуурд шүү дээ. Маш өксөлт мөрөөдөлтөө ингээд ирсэн. Тэнгууд за 1 жил, 2 жил, 3 жил алдах бол юу ч биш. Ингэж зүгээр ингэж байна. Тэгээд та нар бодоод үз. Африкаас тэр ийм амар замыг туулаад ирж хагаад Монголоос ирж байгаа хүмүүсийг яаж эдний өмнөр оруулж хүлээж аавна гэж бас яах юм. Яаж юугаараа ялгарх юм энэ. Эдгээр бүр амар юм үзээд ирж байгаа хгүй. Үнэхээр улс оронд иргэний дайн үүссэн. Үнэхээр ингээд сарын $7 цалинж гэж байгаа шүү. Юу гэсэн ч үг юм бэ те. Тим газараас ирж байгаа хүмүүс. Тэг ингээд цагаалт гад ирсэн. Тэгээд харамсалтай. Тэг ингээд нэг байранд байлгаал идэв. Ингээл байлгаал тэг нэг жоохон хоол өгөөл. Тэг нэг таныг нэг өсөхгүй. Тэг нэг юм нэг илүү давраахгүй. Тэгэл ингээл байлгаад. Je vais peut-être devenir un criminel. Donc mieux je sois dehors, dans le noir, que de rester dans ce cas. Энэ сте амар юм хэлж байна л да. Энд ч ингээ байгаад ах юм бол ер нь бол би энэ газар бол минимум нэг 2 жил байх юм шиг үлээ. Тэгээд магадгүй энэ ч нэ байгаад бол би энэ ч нэ баг өгөх бах. Тийм учраас Франц руу яаж байгаа эндээс оргоотч бол Франц руу яваад тэгээ би баг гимт хэрэгтэн болсон ч харамсахгүй. Энэ газраас биш бол би гимт хэрэгтэн болсон ч надад ерөөсөө айх зүйл алах гэж байгаа байхгүй. Тэгээ ерөөсөө бүр энэ залуу ингээд ерөөхдөө бол хүлээлт төсвөр төвчээр нэг алдраад ирж байгаа байхгүй юу. Одоо энэ араа хөрхэд ингээд нэг юм цэцэрлэг түрээлэнд ингээд хэд афганчууд ингээд хоног газаргүй байргүй ажилгүй байгаа байхгүй юу. Тэгвэл дахиад нэмэгдээд 2 ороод ирж байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө хоёр чи энэ хүмүүсээс ингээд яаж ажил төрөл яаж амьдрах уу яаж цагаачлах уу гэдэг асууж байгаа. jungle parisienne. Тэгээ чи юм мэдмээр ах мал шум мэдүүдээр ингээд яваад хоол тараад газруудаар ч хоол Le matin, quand ce parc va ouvrir, tu fais quoi à ton avis? Eh ben, tu vas te chercher un tapis et des cartons et tu vas les poser ici. Ton sac? Тэгээд энэ цэцэрлэг түрээлэн өглөө нэгдэн гут чи яг юу их юм? Тэгэхээр чи хийх юм учраас чи гараад хивс юм уу юм цаасан харьцаг олж ирээд энэ чи авчрах хэвээр. Тэгээд өөртөө унтах газараа бэлтгэж байгаа байхгүй. Нараа би энд ирээд 2 жил ингэж амьдэрсэн гинэ. Ингээд цэцэрлэг түрээлэнгээр яваад
би гэр орлогоо 1 цент явуулаагүй гэж байгаа байхгүй. 1 цент явуулаагүй. Ça fait 2 ans que je suis ici et j'ai pas encore envoyé 1 centime au pays. Ер нь бол Парисыг амар гоо мөрөөдөд ирсэн юм байл. Тэгээд гисэн чинь яг ингээд би ингээд байгаад ирсэн чинь энэ манай ингээд Жалалабад гэдэг нэг Афганистаны нэг амар хот үүдэн шүү дээ. Тэр хотоос 7 дор газар гэдэг би мэдсэн гинэ. Парисыг дүнж ирэнгуудаа. Өө чаа зөв Парис 40 30 зөв хүмүүс тосч аваад зөв чаа цагаач магасраа оруулаад зөв амьдрал чинь шийдчихдэг хэлсэн юм шиг байна. Тэгээд ерөөсөө яг бодит байдал дээр үгүй байсан. Тэгээд энд надтай адилхан хүмүүс зөндөө байсан. Яг ингэж тутам мэдээлэл аваад ирсэн хүмүүс ингээд яхад жоо харамсалтай л байсан. Alors je fais quoi? Je reste ou je rentre? Тэгээд би одоо яг юу хийх юм бэ? Би ингээл үргэлж ингэж байна ингээл байгаад байна. Би юу хийх юм бэ гэж байгаа юм. Шүн болгоод цэцэрлэг төрүүлэн хаачтай байна. Je croyais que le gouvernement allait nous aider. Et ici, je Парис vois mes тэгээд би frères амар afghans ингэж dormir Парис dans la амар rue. найцсан, Франц найцсан. Надад нэг засгийн газар нэг ирээд наваа Et ихэд mon rêve est туслах гэж totalement бодчихсон. brisé. Миний мөрөөдлөд үнэхээр ингэ сүрчлээ гинэ. Шууд ирээд годомжинд хог дээр гарч J'ouvre байгаа. un air dans Paris. Тэгээд энэ залуу болохоор Герман руу явсан. Тэгээд Герман түүний болохоор хууль бус цагаач гэж үзээд баримжилсан гэж юм. Амар байгаас тий Европт. Зүгээр мөрөөдөл хүсэл мөрөөдөл тэгээл Европ буугаад ирж байгаа хгүй. За энэ удаагийн бичлэг маань ингээд энэ үрээдүн өндөрлөх гэж байна. За бид нэг бичлэгийг хэн гарсан та нар түүхээ ярьж өгье. Манай Легоны аримд нэг найз байдаг байхгүй юу? Ер нь тэгээд Легоны аримч ер нь бол Францын ер нь түүхэн дурсгалтай газрууд болон хамгийн их хөлбөлгөөнтэй газруудыг тийм хамгаалах тийм ажиллагаанд хаяа үе явдаг байхгүй юу? Заримдаа өөр улс орноор явдаг. Тэгээд нэг удаа манай найз нь Парисын Эйфелийн цамхагийн хамгаалтанд гарцсан явж исэн чинь Эйфелийн цамхагийн тойр зэйг хараад байгаа шүү дээ. Одоо яг саяны бичгнэр гарч байгаа шиг иймэрхүү залуучууд ингэж ирээд тэгээд амьдрах харахгүй тул юм зардаг байхгүй юу? Яг тийм залуучууд байсан. Тэгээд маа найзын цэргийн салон дотор нь нэг Франц цэрэг байсан гэж байгаа байхгүй юу? Тэгээд өдөр чинь тэдний нэг юм хураа гэдэг хураалгадаг. Тэд нэг цоцдог байхгүй юу? Тэгсэн чинь нэг Герман биш ээ. Нэг Франц цэрэг нь тэдний нэг юм хурааж хатан шууд очиж юм уу өшгөлөөд ивдээд яг нэг амин зоолго болсон тэр юмыг нь айгүй муухай ивдэлж гимтээсэн байхгүй. Уг нь бол яг хууль бас л да. Гэхдээ бас тэгж ивдэл сүйдэх гэд бас хууль бус ахгүй юу? Яагаад тэгэхээр тэд нар ямар нэг халдаагүй яг өөрийнхөө нэг цутагчсан. Тэгээд тэд нар хоорондоо хэрүүл маргаан болсон байгаа. Тэгээд тэгсэн чинь Франц зэрэг та нар эндээс зайлцгаа. За эгээтэл баг Африк руугаа зайлцгаа гээгүй юм шиг байгаа заа. Тэгсэн чинь шууд нөгөө нэг хар залуун шууд амар уурлаад утсаараа залгсан нэг хүн рүү залгсан чинь хідэн талаас нь баахан харууд ингээд тэр цэргүүдийг тойроод бүсэлцэн гэж аахгүй. За нэг салаанд чинь нэг 5 6 цэрэг ингээд байлгаж байна. Бүгдийг буутаа заа ингээд. Тэгээд бүслүүлсэн гэж байгаа байхгүй. Тэгээд цэргүүд чинь нэг буутаа үний өдөөс буутай, хутгатай үний өдөөс хутгатай, нүцгэн гараараа хүмүүсийн нүцгэн гараараа байх хэрэгтэй гэж нэг байд юм шиг байгаа юм. Би сайн мэдэхгүй байна гэхдээ. За тэгээд тэр маш хүнд байдалд орсон гэж байгаа. Тэгээд маанаас ярихдаа бол үнэхээр эвгүй байдалд орсон. Тэд нар бол үхээс бусдыг үтцсэн гарууд бол юу ч хийгээд билээ. Нэг нь хөөрөл ороход бүгд ингээд бидрийг бол ингээд ингээр байсан. За тэгээд нэг толгойлогч гэдсэн нэг залуу тгсэн гэж байгаа. Нэг хар залуу. Шууд тэр салааг удирчсан үнэс. Чи Франц зэрэг нааш ингээ өгөөд хаа. Нааш өгөөд. Би надтай ч л тооцоогоо. Та нартай бол ерөөс юм ярихгүй. Надтай ч тооцоогоо гэсэн чинь. Маа найз дараа ахалж исэн юм бэл. Гэсэн чинь ингээд та тэгээ тайвширч юм уу шиг ингээ салгасан гэж байгаа байхгүй. Арай чи тэр намжаасан гэж байгаа. Тэгээд тэгсэн чи тэр нэг хин тэр Африк залууд гэж хэлсэн гэж байгаа. Чи на хувцаа тайлна шүү. Би чамаа энэ хувцаа тайлцсан байхад чи хаава газраас чи олоод чамайг ална гэж хэлсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр амар байгааз яг Франц хууль дүрмтэй, зэрэг цагдаатай үнэхээр мэдээж бүрэн улс шүү дээ. Гэхдээ энэ цагаач нарын асуудал бүр амар. Энэ цагаач нар энэ ирж байгаа цагаач нар бол үнэхээр амар заяа. Тийм учраас манайхаа ерөө Франц зэрэгтэй ямар нэг хүнтэй маргалдаж болохгүй, харьцахгүй байхыг хичээгээд холхон шиг л байх хэрэгтэй. Тэгээд саяны миний ярьсан түүх бол би яг санаж байгаагаа ярьж байна. Гэхдээ маа найз болохоор ярихдаа л айгүй тийм факттай ингэжсэн ярьжсэн. Тэгээд би миний ганц ойлгосон зүйл нь гэх юм бол ямар ч байсан юм харуудтай нэг маргалдаад бол тийм юм. Ер нь бол та нар ингээд бичтэндээс харж штэ тий. Бодит амьдрал бол юм. Тэгээд ер нь Европ руу гар цагаачлах байгаа хүмүүс, Европт амьдрий гэж бодож байгаа хүмүүс та сайн бодод үзээрэй. Яг ингэж Франц Африкаас ирж байгаа энэ цагаач нараас би юугаараа илүү яг яасан гэж Франц улс надад цагаачлах статус олгох юм. Манай улс гүрэн дайн дайжин болж гинөө. Энийг сайн бодох хэрэгтэй. Европт ирж байгаа мөн цагаачлах гэж бодож байгаа хүмүүс сайхан бол энэ бичлэгийг үзээд нэг зүйлийг ойлгосон байх гэж найдаж байна. За тэгээ би ханиадтай байгаа уучлаарай. Тэгээд галсыг хурдан яриад байгаа болохоор ингээд нэг ханиах гэдэг болохоор ингээд байна. За тэгээ ямар ч миний бичлэгийн ерхий санааг та бүхэнд ойлгосон гэж найдаж байна. Тэгээ манай суваг дээр subscribe, like дарахаа бити мартаарай. Баярлалаа. Амжилт хүсье.